өгөөж гэдэг зүйл байна. За энэ зүйл ерөнхийдөө үндсэн хуулинд тодорхой хэмжээгээр заалтуулж орсноос хойш нэг тийм айжуухан одоо нэг одоо юу гэх юм те одоо нэг тийм нойрноос нэг айжуухан сэрж байгаа маягийн ямар төсөлж илмээр ингээл нэг тийм эргэлтэнд багаар ороод тэгтээ нэг тийм хязгаарлагдмал хүрээнд л ерөнхийдөө яригадаад яваад байснаас биш одоо энийг ингээд шүүрч аваад нэлээд өргөн хүрээтэй хилцүүлгийн хэмжээнд авчирж байгаа нь бол манай эм сайтын баг болов гэж бодож байгаа. Энэ өгөөж гэдэг зүйлийг зүгээр ингээд утгаар нь хөөгөө бодоход одоо нэлээд монгол хүний хувьд бол өгөөж гэдэг үг нэлээд тийм нэг өргөн хүрээтэй ч гэмээр юм уу нэг дам юмыг илэрхийлдэг юм шиг надад санагддаг. Өгөөжөө өгсөн нутаг, өгөөжөө өгсөн хамт олон ч гэдэг юм уу те. Иймэрхүү юмыг хэлж байгаа хүнийг би хүүхэд байхасаа ч тэр ер нь өнгөрсөн залуу насндаа сонсч л байсан. Тэгээ яг энэ юу хэлээд байна уу гэхээр ингээд нэг нутагт очиж амьдраад тэнд сайхан гэр бүлтэй болсон бас нэг аятайхан өвчин зовлонгүй ингээд амьдраад одоо үр хүүхэд нь сайхан өсч боождсон ч юм уу нэг тийм нэг сайхан нутагтаа гэсэн маягаар хэлж явах шиг байдгийг. Тэ? Тэгэхээр би энийг яагаад хэлээд нүг гэхээр ингээд компани санхүүгийн тайлан балансанд бол зардал гэж би, ашиг орлого гэж би, тийм ээ. Одоо өнөөгийн үнцэн гэж би. Тэгээ энэ өгөөж гэдэг юм явж тэр нөгөө IRR гэж нэг ойлголт руу бас нэлээд бидний хөтлөөд байна уу гэж надад бодогддог. Тэрнтэй холбоотой би бас энд сэтгүүлийнхаа газрын хүмүүстэй ч санал бодол солилцож ирсэн. Тэгээ тэрний дараа энүүгээр бас хилцүүлэг хийх санаа оноонууд цаашаа хөгж явсан анзаарэгддэг. Тэгэхээр энэ дээр бас яг юуг бид өгөөж гэж ойлгоод байна уу? Шууд хэмжих юм уу? Шууд ус хэмжих юм уу? Жил болгон хэмжих юм уу? Эсвэл төслийн нийтэд нь хэмжих юм уу гэж харагдаад. Яг тэгэхээр жил болгон хэмжинэ гэхээр нөгөө компани шин зардал заримдаа өссөн, заримдаа унана тий. Зах зээл дээрх бүтээгдэхүүний маань үн заримдаа сайхан өссөн, заримдаа навс унана. Тэгэхээр лав жил болгон энийг нөгөө өгөөжийг нь 60-аас дээш хөвдөн барьна энэ төр гэвэл бас их л хэцүү асуудал болдог. Айгүй бол Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өгөөжийн 60-аас дээш болох үс хэдэн жилд нь ажиллаад бус төвдөн зогсдог энэ төр болох тийм нэг сонин мөчлөгийн юм руу бид нар хөтлөх гээд байна уу ч гэдэг юм уу. Бүр ингээд нэг юм абстракт юмн дээр ярихад тийм ээ. Тэгээд тэрхүү явна гэвэл энэ одоо юу гэдэг төслийн нийт хугацаа, одоо ашиглалтын нийт хугацаагаар нь харж агаад өгөөж боддог болох юм уу? Хэрвээ тэгдэг болох юм бол манай энэ өгөөжийг тооцох хүч хэмжээний бичиг баримт зохицуулт юм юмнууд маань хаана байна уу гэх мэтлээ яриаруу бас хөтлж болох уу харагдаж байгаа. Өгөөж гэдэг энэ зүйл бол одоо ингээд хуулинд орж ирээд ингээ эргэлтэнд эргэцэн хувьд эргэлтэнд ороод эхлэхээр энийг ямар төвшөнд хэрэглэх үү гэдэг нь бол одоо бодлого боловсруулж байгаа шийдвэр гаргаж байгаа төвшний одоо засгийн гэх хурлын ч юм уу одоо үндэсний хэлгүүлийн зөвлөлийн төвшөнд ажиллаж байгаа хүмүүсийн ер нь бол оюуны бядыг, тархины бядыг шалгаж тэгээд нэлээд тийм мөчтгөн бодвол энэ салбарт зовлон болж нэлээд уужуухан бодож чадвал энэ ард түмэнд нэг тийм өгөөж өгсөн салбар болох тал руу хөтлөх ийм зүйл байх юм болов уу гэж ингэж бодож байгаа.